За тэгэхээр хамгийн сүүлийн байдлаар за Монголынхнаас ер нь одоо Монгол улсын гадаад валютын нөөцтэй холбоотой гол мэдээллийг бол танилцуулсан. За мөн эдийн засгийн одоо үзүүлэлтүүдийг аваад үзэх юм бол за хэд хэдэн одоо анхаарал татсан юм үзүүлэлт гарч байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол өнөөдөр хамгийн том сорилт яг юу вэ гэж та харж байна? За юуны мөн Монголын эдийн засгийн хувьд гадаад дотоод орчин илүү таламжтай байгаа. За энийг зөв ашиглаж чадах сорилт байна уу гэдэгт л байгаа юм. Ягаад гэхээр жишээлбэл одоо та дөнгөж ярьж байлээ. Бензиний үн хон торхон 159 байна. Нэлээд буурсан 30 100 гарч ирсэн шүү дээ. Энэ агуулгын хүрээнд Орос улстайгаа бид бас үнийн хэлцээр хийж үнэ багасгах. Бидний сэтгэл зовоож байгаа нүүрс байна. Нүүрс маань одоо эрчим хүчний нүүрс $100, коксчх нүүрс $200 байна. Тэгэхээр коксчх нүүрс бид зардаг улсын хувьд бол нэг 100 гаргаа зарж хавсан. Энийг чадахгүй энэ мэрэгжлийн хүмүүсийн ажил шүү. Бид 1991-92 онд Оросын холбооны улс, бүгд найрамд хятад ард улс, бусад дэлхийн улс орнуудтай бараа үйлчлэгээ дэлхийн зах зээлийн гол үнээр хийлээ гэж тохирсон. Тэгээ сая миний хэлдэг бол хятадын одоо Италийн үнч гэдэг юм сая бэрүүрс ярьлаа шүү дээ. Тэгвэл барилийн ярьлаад Америкийн үн эсвэл Сингапурын үнийн тухай яригдж байна. Энэ бол үн хөрөх явдал нэг номер асуудал. Хоёрдугаар өвлийн хөндрөл байна. Энэ учраас бид бас 23 сая шахуу мал төлөв хөлөө авлаа. Тийм учраас таварж болох. Бүр сум бүхэн айвал бүхэн ер нь хөргөгчөө хөлдөөгчөө дүүргэж авч асан нь бол бас мал аж ахуйгаа дэмжих, амьдралаа дэмжих, хүн инфляцийг барих юм боломжтой. За энэ жилийн хувьд бол 2 дугаар оны одоо 4 сараас хойш буюу одоо оны за бараг одоо 2 дугаар улирлаас хойш бол засаглалын хувьд маш одоо тогтворгүй юм хэцүү одоо сорилттой жил байлаа тий. Тэгэхээр засаглалын энэ нөхцөл байдал мэдээж олон улсын хөрөнгө оруулагчид за ер нь одоо Монгол руу одоо хөрөнгө оруулахыг сонирхож байгаа компаниуд за хөрөнгө оруулагчдын хувьд бол нэлээд юм анхаарал татсан тий. Ер нь одоо хүлээсэн юм нөхцөл байдалд бол хүргэсэн байгаа. Тэгэхээр таны хувьд яг энэ нөхцөл байдал хамгийн гол одоо саад бэрхшээл учруулсан сөрөг нөлөө үзүүлсэн гол үзүүлэлт юу гэж харж байна? Яг ер нь бол би нэг сөрөг одоо маргалдаад байгаа асуудал биш л дээ. Хэн нь шудраг юм бэ? Хэн нь ажил хийж чаддаг юм бэ гэдэг одоо харуулах хэрэгтэй. Ягаад тэгэхээр бид нэгийг зас өмжлөө шүү дээ. Тэгээ би чаднаа, би хийнэ гэж хүмүүс гарч ирсэн. Үнэхээр ч тийм байж магадгүй. Тийм учраас Монгол улсын нөөц боломж нь байна уу, зах зээлийн нөхцөл нь байна уу. Одоо та нар ажиллаа хийдгийгээ ард түмэнд харуулаа. Шудраг байна уугүй юу? Ажил хийж чадчих нүггүй юу? Одоо засгийн газрын хувьд ажиллаа хийж чадж гин гэж та харж байна уу? Би бол одоогийн засгийн газрын хувьд бол чадна гэж бодож байна. Хэд хэдэн анхаарах асуудал би сая хэлчихлээ би. Үнээс эхлээд. Энэ дээр найдвартай хэлцээр хийн шүү. Энийг шүмжлээ суух бишээ. Хамгийн гол юм бол өнөөгийн үйлдвэрлэгчид юм хийж чадж байгаа хүнээ босгож авахгүй бол манай хоёр талд чинь маш хүчтэй зах зээл үүж бүгдээр хятад ард ус. Хятад ард усад ямар нэгэн нөхцөл байнгүй бараагаар нийлүүлэх. Манайхыг тойрсон нөхцөл байдал нэлээд сайжирсан. Тийм учраас Монголын гадаад орчны хувьд жишээ нь бүгд Оросын холбооны улс болон тэний дасан орнуудтай бараагаа гайлгүй оруулах болсон. Японтой бараагаа гайлгүй оруулсан. Европын холбоонд бараагаа гайлгүй оруулсан. Англи бараагаа гайлгүй оруулах болсон. Энэ найдвартай нөхцөлийг ашиглаж Монголд үйлдвэрлэх хэрэгтэй. Масса үйлдвэрлэл гэж юм ярьдаг да бид бөөнөр нь үйлдвэрлэл Монголд өнөөдөр алга байна. Жижиг хувааж өгөх юм байна. Энэнийг сан координац хийж ерөнхийлөгчийн дэмжиж байгаа тэр цагаан алт нодууд арчирны энэ төслүүдийг маш хүчтэй хөгжүүлэх шаардлагатай. Бүс нутгийн хөгжил гэж яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ чинь бүс нутгч юм бол угаасаа тархан эрдэнэт тэнд цэвэрлэх байгууламж нь байна. Тэнд ажиллах хүч тийш шилжих боломжтой. Нэмээд хинтээ байж магадгүй яванда. Энэ мэтийн зүйл дээр онцгой анхаарах нь за тэгээд чадах нь үгүй гэдгийг харахыг л би бодож байна. Одоо улсын хурал дээр нэг асуудал яригдж байна. За стратегийн ач холбогдолтой бүтээгдэхүүн тооцогддог нефтийн бүтээгдэхүүн дээр аж ахуйн нэгжүүдэд 1 их 80-ийн одоо репо санхүүжилт олгоно гэж байна. Тэгээд ер нь бол өнгөрсөн хугацаанд бас энэ чиглэлээр ер нь засаг дээр бол асуудлууд нэлээд яригдчихсэн. Гэхдээ өнөөдрийн хүртэл аж ахуйн нэгжүүд юу гэдэг үнэн чөлөөтэй биш те одоо татварыг одоо ингээд чөлөөлсөн ч гэдэг юм уу ийм нөхцөл байдлаас шалтгаалаад компаниудад боломж олдоогүй гэсэн юм тайлбарыг өгч байна. Таны хувьд энэ дээр яг юу гэж харж байна? Дотоодын нөөцийг одоо компаниуд уг нь өөрсдөө бүрдүүлэх ёстой. Гэтэл засгаас татаастай одоо зээл олох нь хэр зүв вэ? Тэгээ яг ерөнхийдөө татаацтай жоох ер нь инфляцийн тэр бодлогын хүүгээд байгаа юм аа. Бид нэг чөтгөрийн тойрогт оруулчихад байгаа. Нэг ярихад би нэг басах ёстой гэж үздэг. Энэ жил инфляц 8% хөгжиж байна. Энэ маань инфляц биш. Ихэнх нь бол төрийн бодлогын арга хэмжээ. Эрчим хүчнийхээ үнийг чөлөөлсөн.
одоо эрчим хүчний үйлдвэрлэх боломжийг олгож байгаа. Ийм юмыг бол инфляцаас хасч тооцдог. Сүүрийн инфляц 7%-тай. 7%. Тэрнээс сая 4% гарчгаар 3% байхгүй. Тэгэхээр энэнийг бол дэлхийн нийтийн жишгийн дагуу тэр бодлогын хүрээнд авсан арга хэмжээг бол хасах ёстой. Бид одоо би 90 оны ерөнхийдөө оны сайд шүү дээ. Тэр үед энэ асуудлыг ярьж ил байсан. Тийм учраас энэ юм л болохоор зэрэг одоо энэ үн өсгөгч чинь гэсэн нэг юм юмнаас айж энэ үнэд болохгүй инфляцийн хэмжээг доош буулгах нь зүйтэй. Энэ Монголын эдийн засагч бортлогдоод байна шүү дээ. 15-6% хүүтэйгээр эдийн засгийг босгоно гэдэг маш хүнд байхгүй юу. Тийм учраас энэ дээр бас жоохон дөрөвтэй арга хэмжээ авах бодоорой гэж нэгдүгээр тийм. Хоёрдугаар монголчуудын нэг олз анхаарах юм бол бид нар жоохон өрлөгөө улсууд. Одоо жишээлбэл бидний хуримтлал байна шүү дээ. Дотоодынхоо нэгтгэгчгүй 50% хүрэхгүй байна. Европ энэ одоохон Азийн орнууд хятад 2 оноо 5 дахин их. Япон 3 дахин их. Өөрөөр хэлбэл Япон хятад 20 их найд төгрөгийн дотоодын долларын дотоодын үнэтэйгтийг бол 60 их найд долларын нөөц байна гэсэн үг. Монгол 40 их найд төгрөг бол. Тэгэхээр энэ нөөцийг үрдүүлэхийн тулд энэ одоо хүмүүсийн энэ хуримтлал хөрөлцөхгүй шүү дээ. Тийм учраас зээлийн их усрэг дутагдаад байна. Тэгээ энэ томоохон нөөц үрдүүлэх, нефт бүтээгдэхүүн, махны үнийг бүрдүүлэхийн тулд зайлшгүй арилжааны банкуд төсвөөс дэмжлэг үзүүлж энийг худалдаж авах мөнгөийг бүрдүүлэх ёстой. Хүүгийн татаас өгөхгүй юу гэдгийг чийч асуудлаа. Тэгвэл яг зах зээл дээр үнийг чөлөөлөх нь зөв. За яг ер нь бол мэдээж бид нар одоо шатхууны үн нефт шатхууны үнийг чөлөөлөөгүй юм байхгүй. Шатхууны үнийг бол дэлхийн зах зээл дээр би хэллээ шүү дээ. $60 баррел нь. Энийг 4.32 дэлхийн зах зээлээр 32 байгаа юм. Би энэ чинь тооцоо хийгээ сууж байгаа үг нь ярьж шүү дээ. Тэгэхээр тэн дээрээ бид нар ханшаа нэмэл 1972 эрчим хүчний юуны шатхууны хувьд үн чөлөөлөх юм байхгүй. Харин ч одоо эдгээр Оростойгоо ярьж үнэ буулгах хэрэгтэй. Эсвэл өөр зах зээлээс авлах шүү гэдгийг хэлэх хэрэгтэй. Ойрхон орнуудын зах зээл бэлэн байж байна. Хятадд бараагааны идэлчээд хятадын ойрхон зах зээлээс авдаг энийг бриж худалдаа гэдэг байхгүй. Ийм худалдааных юм сайн хийгээч. Сайн хийв шүү харан шүү гэдэг байна. Өөрөөр хэлэх юм бол нөгөө худалдааны хууль байхгүй явж ирсэн нь энэ дээр бас одоо худалдааны бодлого байхгүй явж ирсэн энэ дээр бас одоо саад болж байна гэж таарч байна. Тийм байхгүй. Ягаад тэгэхээр худалдааны хууль гэдэг нэг наривчлал байх юм. Хууль гарангуут нэгэн дарамт болдгийг. Хууль бол гайлынхаа хуулиар энэ юм чинь татварынхаа хуулиар аж ахуйн нэгжийн хуулиар явах боломжтой. Энэ дээр дахиад нэг худалдааны хууль гэж бас нэг баах юм ярьдгийг. Тэр нь бол зохицуулт хийн энэ төрийг яриад байдгийг. Ер нь бол бид нар хин юу чаддаг нь хий гэсэн. Одоо чаддаг хэсэг нь гараад ирсэн учраас тэргээл дэмжиж явахгүй. Төрөөс нэг хуульчлахад хэрэггүй. Сая 10 дугаар сарын байдлаар Монгол улсын төсөв 1.6 их найдын алдагдaltaй гарсан. 25 оны батлагдсан төсөв бол мэдээж алдагдал бол 1 орчим их найд байна гэсэн анхны тодтгол дээр тэгж батлагдсан. 26 он дахиад 1 их найдын алдагдал. Тэгэхээр ер нь одоо энэ алдагдaltaй төсвийг батлаад ингээ яваад ах нь бас нэг талаасаа нөгөө инфляцийн дарамтыг нэмэгдүүлж байна гэж. Тэгэхээр таны хувьд 26 энэ нөхцөл байдал дахиад үргэлжлэх. Нэг инфляц гэдэг асуудал биш. Энэ зүгээр хэмлээрээ. Хамгийн гол нь энэ төсөв алдагдaltaй байвал гаднаас зээл авч энийг нөхөн шүү дээ. Бид улам их өртөө болж тэндээ хүү олныг төлөх байхгүй юу? Яг үнэндээ. Зүгээр тэр бодлогын хөвөө өндөр болгож арилжааны банкуд мөнгө өгдөг явдлаа одоо хамгаалахын тулд энэ төсөв алдагдaltaй гэнэ байгаа. Уг нь бол харин ч бид баялагын ашиглах үед алдагдaltaгүй болгоно гэдээ хууль гаргацсан. Сайн. Тийм учраас суур алдагдал байхгүй байгаа. Манай сангийн яам засгийн газар маань энэ оны эцэхэд одоо гайгүй болоо гэж бодчих. Жишээлбэл одоо чи мэдж байгаа цэсийн үнэнүүд хэдүү? Хэдүү? 10,000 гараа явуулчлаа. Тий одоогийн байдлаар барь юуны уун цалтны үн хэд болчих вэ? 4,200 300 явуулчлаа. Тэгэхээр энэ бүгд чинь Монголын бүтээгдэхүүний үн өсөж штэ. Бид түрүүн хамгийн хэцүү байгаа нүүрсийг ярьсан чаленж болоод байгаа. Тийм учраас бид бол төсвийг алдаг баялагын ашиглаж явах үед нэгдүгээр алдагдaltaгүй болох ёстой, хоёрдугаар хоримтлалтай хүн бүхэн хоримтлалтай болох ёстой. Та бүхэн мэдж байгаа бох. Нийгмийн даатгалын чинь шимтгэлийн 2% танд хадгаламж болгоно гэж хууль гарсан. Энийг одоо 4% болгоод бас хоримтлалаа өгөх хэрэгтэй. Бид нар нэг өрөлгөө улсууд учраас бас бодлогын арга хэмжээгээр хүмүүсийг хоримтлалаа болгох нь төрийн бодлогын зайлшгүй зорилттой гэж яхад бодож байгаа шүү. За тэгээ өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За намайг урьж асуултаа өгч хариулт авсанд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За баярлалаа.